Монголчуудад халимгийг хамаг анх таниулсан хүн бол халимгийн жангарч, дуучин, цагаан зам болох юм а. Цагаан замын ээж гэдэг дуу Төмөн уулны таашаал бахархлыг олсон байдаг. Соёл эрдэнэ дэлгэцэнтэй сурвалж илгчид хуучин танил цагаан замтай уулзаж халуун зоох дэлгэсэн юм а. Тэгэд манай дугаараар халимг монголчуудын соёл урдах, хэл яриа, баатарлаг туул болоод одоо үеийн сургаан мужидын тохиолтой элхэн харуулах гэж байгаа юм. Эрхэм үзэгч та бүхэн маань таашаан бодгоогоорой. Хүйтэн булгийн усанд хэрээн угаагаад суулаа гэдэг үгтэй ээж гэдэг дуугдуулсан халимг монгол дуучин Цагаан зам гэдэг энэ хүнийг алдартай жангарч гэдгийг мэдэх хүн тоотой байх. Халимгийн бахархал болсон Цагаан замтай уулзах гэж бид тэнд хүрмэгчээ сургалсан боловч гадаад улсад тоглолтоор явсан гэсэн чимээгийн сонслоо. Харин биднийг нутаг буцхаас өмнөхөн Цагаан зам халимгадаа харж иржээ. Баруун Монголын баатарлаг туул жангар нь Монгол үндэстэн ялангуяа халимг монголчуудын жирэх санааны их сурвалж ба ураа дуудлага болж байдаг болохоор халимгийг ойлгоё гэвэл жангарыг ойлгох учиртай. Жангарч нарынх нь учирлахыг санаа тавин сонсох учиртай. Ерөнд харгадаадад гарсан хүн өөрийн үндэснийхэн соёлоо эргэн харж дахин таних, нэн цааш нь өөрийн соёлынхоо үн чинийг улам гүнжгий мэдрэх боломжтой байдаг. Цагаан зам Франц улсад очиж жангар хайлаад жангар тулд шин танилттай болжээ. Жангар аян хийсэн байгаа тийм бол бас хөвч дээр нэг бол зүгээр л аа. Тэгээд одоо энэ коммис одоо ийм хомогт зүтэй сан хомогт Франц бол тэгээд мен хойсон бэрис тэгээд сонслоо. Тэгээд дараа нь би нэг бас нэг асууж авах. Тэгээд надад жоохон юм болж таараа юу юм жангар хамгийн гол гэсэн юм уу чи. Тэгээд таараа юу юм чи мэдхгүй. Тэгээд ягаад ის сонсдог вэ? Таараа сонны гоёг асуух. Тэгээд сон бид нар бол юу мэдхгүй л чи. Тэр янаас тэр айн майнаас нэг дотроос нэг юм гарч ирэх юм бид нар. Энэ гинри гэж бодоод сонсож байгаа. Тэгээд мод их маш сон гэж. Яагаад гэвэл бид нар сонсгоор энэ минь жин яг хадгалаад яг нэг голддог нэг айн гэрдэг юуник ихэд явж байгаа. Ямар сонин бид сонсож байгаа. Тоо жангар нь бүр эрт болох цагийн хүн төрлөختөн нэгэн гэр бүл байсан үеийн сурга жанг дуун авья хэм айжин буюу ямар нэгэн тайлгадашгүй атлан бүхий л хүн төрлөختний хүлээн зөвшөөрж бахархан таалдах тохиог ахуулж байна гэдгийг Цагаан зам итгэж байна. Үгүйвэл харгадаадын хэл мэдхгүй хүмүүс халимг монголоор хайлсан жангарыг тийм удаан цагаар сонсож сууна гэдгийг тайлбарлах аргагүй болов. Жангар бол нутаг, эх хорон, анд нөхөр, хонгор ханаа хайрлах шин үнэн хайрын дуулал юмэ гэж Цагаан зам итгэдэг. Алдрог жангарыг бол арбонгэноор амхдаг. Би бол аавэж мартад өгөө. Алдрог жангаран гээгээд өгөө алдаад өгөө. Арбонгэн хонгорон мартад өгөө. Тэр хамаг сайхан нэг би бол ухаан сэтгэлээ хадгалж байна гэхэд тэр сэтгэлээ нэг л юугаар л юм жаана хайдаг. Тийм нэг одоо бас нэг аргаас. Цагаан замын нутаг бол халимг улсын жангарын өлгий гэж алдарсан дөрвөд ясна их бухас нутаг юм. Энэ өдрөнд алдарт жангарч тус нутгийн хүн Ээлэн овлын 1908 онд 10 бүлэг жангар хайлж нарт дэлхийд жангар ба халимг Монголын алдрыг дуурсгаснаа 100 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна. Ээлэн овлын хайлсан 10 бүлэгт жангар нь 1910 онд Оросын Петербургт тод монголоор хэвлэгдснээс хойш энэхүү томоохон бүтээл нь бүх дэлхийн эд үндэстнээ хэлвэ усгаар олон дахин орчуулгатан хэвлэгдсэн юм.
Соёлын овлын ярьсныг номтын очир гэдэг энэ халим хүн тэмдэглэж аваад төв дэлхийд дэлгэснээс хойш жангар нь хүн төрлөختнөө оюунаа сандах үнэлшгүй нэгэн эрдэнэ улс юм. Жангарын туужуул ард түмнээ зорих санаа, тэдний хүсэл эрмжилэл ба мөрөөдлийг гайхалтай сайхнаар харуулж чадсныг бид зөвшөөрөх хэрэгтэй. Тэр нь ард түмнээ шинхэн ертөнч, дараа ард олны өдөр тутмын үнэн амьдралыг тойлын эрмжилэлд нь өргөн үзүүлжээ. Жангарын туулбал үнэхүү үндэстний туулман гэж алдарт эрдэмтэн Владимир Зов бичсэн байдаг. Үнэхүү иймийн учир жангар нь халимга монголчуудын гол зүрхнээс нь хайрлан бахархаж хар багаасаа сонсож өссөн ариун ном нь байсан юм. Энэ өдрийн ийм ховорхон мөчид нутгийн жангарчид жангар хайлах тохиолыг яахын алдах вүлээ. Исүгэн ангилш жилээ очран омтог иш шавсан эсгижэ энэ жангрыг хэлж өгсөн эрен овла койрун да нэрзэргэн байхын мадын биднээд юмаг ихлэ эрен овла уга басан болохла жангрыг келтэг күн уга басан очна очран омтог ирж Халиман улсаас уламжлалт соёлын өвөж сэргээхий дэмжлэг болохоор ерөнхийлөгчийн төлөөний хүнээр соёлын яамны нэгэн сайд бэлэглэх ажиллагад орж илээ. Туужан өргөжлөхөд тийм санаатай байна юм. Энэ манай хэрэгдээ жангар еврейн капитан уржахын магдуга. Тэгээд энэ цуг танарта еврейн хамун нэндан көрөж сарагын чигийн нэг жамнууд бэндэ сайн сайхан огн гişлэрэн тугуулж халимын келэн соёлан мартуго дэрбүүлж их бухсан эрен дуудуулж амнууд бэндэ сайн сайхан явахд ондэ бүртэ шатхаа. Я бы хотел бы зачитать Ini yoluna dombar, dombar, halim dombar, halim kardı. Yok. Mağmun davşurun nedir?